За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Тогтмол гүйдлийн тасралтгүй үргэлжилсэн тэжээлтэй зам төмөр хэлхээний талаар тайлбарлая. За тэгэхээр цахилгаанчаагүй төмөр зам, цахилгаанцсан төмөр зам гэсэн яриа их үг хэллэгүүд гарч ирнэ. За тэгэхээр Оросын холбооны улсад бол зүтгүүрүүд нь цахилгаан зүтгүүрүүдтэй байдаг. Тэгээд цахилгаан эрчим хүчээр ажилладаг учраас зам төмрөөр нь бол одоо тэр зүтгүүрийн хөдөлгүүрийг ажилуулах гэдрэг тягийн гүйдэг гэж гүйдэг бол манай Улаанбаатар төмөр замын хувьд бол зүтгүүрүүд маань дизель түлшээр ажилладаг. Тэм зам төмрөөр ямар ч тягийн гүйдэл гэж байдаггүй байх нь биш шүү. Тэгэхээр энэ цахилгаанчаагүй төмөр замтай үед бол зам төмрүүдээр зөвхөн одоо зам төмөр хэлхээний гүйдэлгүй нь тягийн гүйдэл гэж байдаггүй байх нэ. Тэгэхээр энийг бол одоо зүтгүүрийн тягтай буюу одоо автономны тягтай гэж хэлдэг байх нь шүү. Тэгэхээр Улаанбаатар төмөр зам бол Орос улс цахилгаанцсан тягтай бол Улаанбаатар төмөр зам зүтгүүрийн буюу автономны тягтай. За ийм үед бол ямар ч төрлийн зам төмөрлөхийг хэрэгжилж болдог байх нэ. За үүнд одоо тогтмол гүйдлийн байж болно, хувьсах гүйдлийн байж болно, тасралтгүй үргэлжилсэн тэжээлтэй, тасалдсан тэжээлтэй ямар зам төмөрлөхийг хэрэгжилж болдог байх нэ. За тэгэхээр хэдүүлээ эхлээд энэ эдгээрээс одоо бүтэц зохион байгуулалтын хувьд энгийн бөгөөд бага чадал хэрэгэлдэг тогтмол гүйдлийн зам төмөр хэлхээтэй танилцъя. За тэгэхээр энэ зам төмөр хэлхээний давуу тал бол одоо станцаас ирж байгаа цахилгаан гүйдэл хүчтэй тасарсан үед бол аккумуляторын батарейгаас одоо замын ирлийг тэжээж болдогт бол энэ зам төмөр хэлхээний давуу тал оршдог байх нэ. За түүнчлэн зам төмөр хэлхээний одоо үүсгүүр ирлийг бол зам төмөрт ойрхон ирлээ шкафанд болон түүний дэргэд орших батарей шкафанд бол байрлуулдаг иймэрхүү онцлогуудтай байх нь. За тэгээд одоо хэдүүлээ энэ схемээ тайлбарлая. За тогтмол гүйдлийн тасралтгүй үргэлжилсэн тэжээлтэй зам төмөр хэлхээний схем гэвэл ийм юм байх нэ. За тэгэхээр энэ зам төмөр хэлхээний байж болох максимум урт бол 1200 м байна. Тэгэхээр одоо альнаас аль хоорондоо гэхэл энэ тусгаарлах уулзуур гэж хэдүүлээс энэ тусгаарлах уулзуураас энэ тусгаарлах уулзуурын хооронд максимум бол 1200 м байж болох нь түүнээс бага байж болно шүү дээ. 50 м хүртэл одоо бага богино байж болно. Максимум бол 1200 м. За тэгэхээр энэ одоо секц дээр энэ одоо энэ 1000 м секц дээр галтрэг байгаа эсхийг мэдхийн тулд нэг төгсгөлд нь үүсгүүр, нэг төгсгөлд нь реле байрлуулна. За тэгэхээр энэ зүүн талд үүсгүүр байна уу? Зүүн энэ баруун талд байна уу гэхээр энэ баруун талд бол одоо аншаа хоёр маягийн замын ирлээ холбогдсон бол зүүн талд бол энэ ВАК 14 гэдэг одоо шулуутгагч холбогдсон байж шүү. За энэ шулуутгагч маань хувьсах 220 вольтод холбогдоод пх охэ гэдгийн цаанд дандаа хувьсах 220 вольт байдаг. Хувьсах 220 вольтод залгагдаад за тийм шулуутгагч учраас бол энэ шулуутгагчийн гаралтанд нэг ширхэг одоо АБ 72 маягийн аккумулятор байдаг. Энэ аккумуляторууд маань ер нь 2 вольтын аккумуляторууд байдаг учраас энэ ВАК 14 гэдэг шулуутгагч бол хувьсах 220-ыг бууруулаа шулуутгаад энэ батарейг тэжээх тогтмол 2.2 гаргадаг. Ингэж энэ хоёр гаралтын хооронд бол тогтмол 2.2 байгаа ах нь шүү. За ийм одоо ВАК 14 тэгэхээр ийм хувьсах 220-ыг ийм багасгаад ингээд тогтмол болгоо гаргацдаг байх нь. За энэндээс гарч байгаа энэ тогтмол 2.2-оос энэ гаралтан дээр байгаа АБ 72 маягийн аккумулятор цэнэглэгдэнэ. За тэгэхээр энэ аккумулятор бол энэ урт одоо энэ уртаар зурсан энэ болохоор нэмэг хавтгай, энэ хасах хавтгай гэдэг. За ингээд нэмэг хавтгай нь ВАК-ийн нэмэг төлтэй, хасах хавтгай нь хасах төлтэй холбогдоод ингээд эндээс гарсан одоо тогтмол гүйдлээс цэнэглэгдсэн байх юм байна. Түүний зэрэгцээ одоо энэ ирлийг ажиллав. Галтрэг байхгүй энэ ирлэгээр гүйж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ ВАК-ийн нэмэхээс гарсан гүйдэл явлаа. За энэ дээр нь бол резистор биш шүү. Резисторээр дамжаад за ийшээ гүйх гэтэл энэ тусгаарлах уулзуурууд маань ингээ гүйдэл дамжуулдаггүй материалаар хийгдсэн учраас ийшээ гүйдлэхгүй чадахгүй. Тэгэхээр энэ зам төмрөөр гүйгээд за тэгээд ингээ цаашаа гүйх гэхлээр энэ тусгаарлах уулзуур бас энэ гүйдлийг цааш нь дамжуулахгүй. Тийм учраас энэ нэмхээс гарсан гүйдэл маань ямар нэгэн зүйлээр битүүрд хасахтай ирэх ёстой. Тэгэхээр яадаг ах нь ингэж яваад энэ зангилаа байгаа учраас ингээд энэ пэрлийн ороомгоор гүйгээд буцаад одоо нөгөө зам төмрөөр буцаж гүгээд ингээ хасах төлдөө ирдэг байх нь шүү. Тэгээ үүсгүүр дотоороо битүүрээд ингээд галтрэг байхгүй үед
энэ үүсгүүрээс гарсан гүйдэл саяны заасан замаар ингээд зам төмрөөр болон замын ирлээгээр ингээд гүйжээдэг. Энэ гүйдлээс замын ирлээ ажиллаад замын ирлээ ажиллах юм бол контактын дээшээ татсан байдаг. Тэгээд нөгөө энэ секцийг эзэлгээтэй чөлөөтэй гэсэн улаан лампыг асааж чадаагүй. Энэ л улаал энэ бас 1-р зам гэж бодож чинь. Тэгэхээр 1-р зам гэсэн 1P гэсэн улаан ламп пул табло дээр асаагүй лайх юм бол энэ дээр байна гэж ойлгодог байх нь шүү бид нар. За тэгээд галтрыг аль нэг талаас ороод ирэхээр хэдүүлээ үзсэн хостгоо ингээл нэг л том хостгоо гэдгээр том бүдүүн төмөр ямар ч эсэргүүцэлгүй гүйдэлт эсэргүүцэлдэггүй учраас аль нэг талаас эндээс ч юм уу эндээс хостгоо ороод ирэх юм бол энэ үүсгүүрийн хамаг гүйдэл маань тэр хостгоогаар битүүрээд ингээд буцаад үүсгүүр рүүгээ явцдаг. Тэгээд үүсгүүр дотороо битүүрээд ингээд урсаад ирлээгээр гүүхээ болчдөг. Тэгэхээр ирлээ ажилгүй болоод энэ контакт унахаар одоо улаан ламп асаад ингээ галтрагны нэг л хостгоо орж ирэхээр бол улаан ламп асдаг. Тэгээд галтраг бол ганц хостгоотой байхгүй ш 50 60 70 за олон хостгоо орж ирэх юм бол бүр эн чинь ингээд ажиллахгүй байх нь тодорхой ирлээ маань. За ингээд пул таблодор галтраг орж ирсэд улаан ламп асдаг байх нь шүү. Яагаад вэ гэвэл юу гэж хэлэх нь та нар яагаад галтраг орж ирэхээр энэ ирлээ ажилгүй болж байна. Тэгэхээр үүсгүүрийн гүйдэл тэр хостгоогаар битүүрээд галтрагны хостгоогаар битүүрээд буцаад ингээ явцдаг гэж одоо хэлэх хэрэгтэй байх нь шүү. За тэгээд энэ одоо Абен 72 аккумулятор ямар үүрэгтэй вэ гэхлээр одоо энэ 220 ингээд тасарчих юм бол энэ вакас маань тогтмол хүчил гарч чадахгүй. Тэгэхээр энэ ирлээ рүү гүйдэл очиж чадахгүй. Тэгэхээр энэ тохиолдолд Абен 72 аккумулятор цэнэглэгдсэн байдаг учраас энэ одоо хувьсах хүчлийг сэрэгтэл энэ одоо аккумуляторын нэмэх төлөөс гарсан гүйдэл чи яг ингээд түрүүчийн замаар ингэж гүгээд ирлээг ажилуулад байж идэг байх нь шүү хүмүүдээ. За тэгвэл аккумулятор бол шинэхэн аккумулятор бол максимум 8 цаг энэ ирлээг ажилуулна. За удацсан олон жил болсон бол энэ аккумулятор бол сайндаа тэгээд нэг 2 цагаас хэтрэхгүй ирлээг ажилуулна. Тэр хооронд бол бид нар яах нь вэ? Ичвотойгонд хэлээд энэ одоо энэ тасалдсан юуг нь сэргээх хурдан залгаж одоо хэвийн байдалд оруулах хэрэгтэй байх нь шүү. За тэгэхээр энд одоо энэ R0 эсэргүүцэл гэдэг чухал зүйл байж байгаа. Хүүхдүүдээ R0 эсэргүүцэл бол энэ тэжээлийн төгсгөл дээр байж байна. За энэ яадаг вэ гэхлээр одоо энэ галтрыг одоо энэ дээр энэ хэсэг дээр орж ирээ зогслоо гэж бод. Ингээд зөндөө олон хостгоонууд ингээд зогссон байж байна. Хостгоотой галтрыг. За тэгэхээр ингээд удаан зогсох үед бол энэ резистор байгаагүй бол үүсгүр маань тэр хостгоогаар ингээд битүүрээд ингээд богино залгаа болчдөг байх нь шүү. За тэгэхээр богино залгааны үеийн гүйдэл бол хэв үеийнхээс их байдаг. Тэр гүйдлээс үүсгүр шатах аюултай байдаг учраас яг ийм тохиолдолд одоо хостгоо энэ үүсгүр дээр удаан байх тохиолдолд энэ үүсгүр богино залгагдаж шатахгүй тулд энэ дандаа R0 гэсэн эсэргүүцэл хийж идэг байна. Тэгэхээр эсэргүүцэл байгаа юм чинь богино залгааны гүйдлийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж одоо үүсгүрийг шатахаас хамгаалдаг байх нь шүү. За тэгэхээр одоо хэдүүлээ энэ одоо туйлын содисэл гэдэг имийг ярина. За тэгэхээр туйлын содисэл гэдэг маань одоо юу гэж ойлгох вэ гэхлээр энэ тусгаарлах уулзрууд бол ингээд гүйдэл дамжуулдаггүй тийм тусгаарлагч жиргэвчүүд хийцэн байдаг. Тэгээ энэ дээгүүр ингээд галтрыг хүн жингийн галтрыг хэдэн удаа явхаар тэр тусгаарлагч жиргэвчүүд маань гүйдэл тусгаарлаж чадхаа болоод ингээд одоо нэвтрэлт үүсээд богино залгаа үүсээд ингээд гүйдлийг одоо тусгаарлаж чадахгүй гүйдэл маань нөгөө ийшээ гүйх ёстойгүй энэ ирлээ рүү очих ёстой гүйдэл маань энэ талын одоо энэ талд өөр ирлээ тэр ирлээ рүү ойрхон ирлээ рүүг очиод ирлээг ажилуулах явдал гардаг байна шүү дээ. Тэгэхээр ийм явдал гарахгүй тулд бид нар энэ тусгаарлах уулзуур нэвтэрснийг мэдхийн тулд энэ туйлын садисэл гэдэг юм ихийн туйлын садисэл гэдэг маань юу вэ гэхлээр одоо энэ дээр энэ одоо ВАК 14-ийн нэмэх гаралт нь бол энэ доотлын зам төмөрт холбогдсон учраас энэ тусгаарлах уулзуураас энэ тусгаарлах уулзуур хүртэлх энэ секцийн энэ зам төмөр бол тэр чигээр нэмэх туйлтай болсон байх нь байна. А энэ ВАК 14-ийн нөгөө энэ хасах туйл нь энэ ингээд тороосоор дамжаад дээдлийн зам төмөрт холбогдсон учраас дээдлийн зам төмөр бол тэр чигээр хасах туйлтай болсон байдаг байна шүү. Тэгэхээр энэ нэмэх хасахын хооронд 2.2 вольт хэмжигдсэн бол энэ зам төмрүүдийн маань хооронд бас хүч тестерээр хэмжих юм бол 2.2 вольт. Яг гэвэл энэ зам төмөр нэмэх туйлтай энэ зам төмөр хасах туйлтай болсон байгаа байна шүү. За тэгээд ингээд одоо энэ үүсгүрийн гүйлээс ирлээ ажиллаад иж идэг. За тэгэхээр энэ тусгаарлах уулзуурын
энэ талд өөр секц хийж байгаа шүү дээ. Өөр үүсгүүр өөр реле байгаа. Тэгэхээр тэр өөр одоо үүсгүүрийн нэмэх хасах төлөвийг заавал солилцуулж халбана. Тэгэхээр одоо энд нэмэх энд хасах байгаа бол энэ тусгаарлах үйлдвэрийн энэ талд нэг үүсгүүр байлаа. Тэр үүсгүүрийн нэмэх төлөвийн дээдлийн зам төмөрт хасах гаралтын доотлын зам төмөрт ингээд солилцуулж холбох хэрэгтэй байдаг байна. За энэ дээр жишээ болгоод зурцсан байгаа. Одоо энэ тусгаарлах үйлдвэрлэлээс ийшээ өөр секц байгаа. Тэгээд энэ нөгөө VAC 14 нэг хальт дутуу зурлаа. За энэ VAC одоо тэгэхээр энэ VAC-ийн нэмэх нь болохоор энэ дээдлийн зам төмөрт холбогдох хэрэгтэй байна. Хасах төлөв доотлын зам төмөрт холбогдох хэрэгтэй байна. Ингэснээр энэ тусгаарлах үйлдвэрийн хоёр талд бол яасан байна хүүхдүүд ээ? Өөр үүсгүүрийн өөр туйлууд байж идэг байна шүү дээ. За тэгээд ингэж туйлын социл хийсний ачаар тусгаарлах үйлдвэрийн гэмтэл яаж мэдэгдэх вэ гэхээр одоо энэ дээр байна. Энэ одоо тусгаарлах үйлдвэр нэвтэрсэн. Энэ хоёр тусгаарлах үйлдвэр нэвтэрсэн гэдэг чинь одоо гүйдэл одоо хааж исэн бол хааж чадхаа болцсон. Тэгэхээр одоо энэ галтарг байхгүйд манай энэ үүсгүүрийн гүйл одоо цэнхрээр зурсан энэ зам төмрөөр гүгээд энэ манай энэ ирлээгээр битүүрээд ирлийн оромгууд ингээ буцаад үүсгүүр рүүгээ ирж исэн бол энэ тусгаарлах үйлдвэр нэвтрэнгүүт энэ үүсгүүрийн гүйдэлч одоо цаашаа гүйжсэн бол манай энэ ирлээр ороод ирэх нь шүү дээ. За тэгэхээр яах нь вэ? Энэ нэмэх туйл маань одоо ингээ дээрээс ингэж орж ирээд за энэ ирлээгээр бол яах нь вэ? Ингэж гүгээд буцаад энэ хасах туйлдээ ирдэг байна шүү дээ. Ингээд одоо тусгаарлах үйлдвэрүүд нэвтэрсэн тохиолдолд замын ирлээгээр бол хоёр үүсгүүрийн хоёр гүйдэл гүгтээ туйлын социл хийсний ачаар эсрэг чиглэлд гүгээд эсрэг чиглэлд гүйж авал энэ гүйдлүүд харилцан устгалцаад бараг энэгээр гүйдэл байхгүй болтно гэсэн үг. Тэгэхээр энэ ирлээ ажилгүй болоод тэгээд ирлээ ажилгүй болохоор яадаг вүлээ нөгөө пул табло дээр улаан ламп асаа чинь энэ секц эзэлгээтэй гэдэг. За тэгэхээр бол бид нар жижүүр мэдж байгаа. Энэ галтарг байхгүй байхад улаан ламп асаа эзэлгээтэй гэх юм бол гэмтэл гарчээ гэж үзээд одоо замын мастер болон СЦБ-ийн механик бидрийг дуудан. За бид нар одоо тэгээд хамтарч замын мастерын тэртээ хамтарч ажилласны дүнд энэ яагаад ирлээ ажилгүй болчихоо гэд гэмтлийг хайгаад ирсэн чинь ингээд тусгаарлах үйлдвэрүүд нэвтэрсэн байна гэд. За тэгээд энэ тусгаарлах үйлдвэр нэвтэрснийг мэдсэн тохиол замынхан бол одоо энэ чинь зам төмрөө гатарг байхгүй үед энэ зам төмрүүдэд задлаад энэ тусгаарлагч иргэчүүдээс шинээр солиод ингээд хэвийн болгох хэрэгтэй гэдэг байна шүү. За ингээд хэвийн болгонгууд нөгөө энэ үүсгүүрийн гүйдэл орж ирч чадахгүй болно. Энэ гүйдэл чинь манай энэ ирлээр орж ирч чадахгүй. Тэгээ манай нэрлэгээр өөрийн үүсгүүрийн гүйдэлгүйгээд ингээд энэ гүйдлээс ирлээвэн буцаад ажиллаждаг байх нь шүү. За тэгэхээр одоо энэ зам төмөр илгээтэй үед бол энэ хуурамчаар эзэлгээтэй гэсэн яриа байдаг. Тэгэхээр энэ тодорхойлт хэллээ. Хуурамчаар эзэлгээтэй гэж зам төмөр илгээ одоо зам төмөр хэлхэн дээр галт хэрэг байхгүй байхад замын ирлээ ажилгүй болж за замын ирлээ ажилгүйд болохоор бид нар галт хэрэг байна гэж ойлгочдөг. Ингэж одоо худлаа мэдээлэл өгдөхийг одоо хуурамчаар эзэлгээтэй гэсэн мэдээлэл өгж байна гэж ойлгодог байна шүү. За тэгэхээр энэ гэмтлийн үед пул табло дээр улаан ламп асаж одоо энэ секц эзэлгээтэй тохиолдог. За тэгэхээр ямар тохиолдлуудад одоо энэ тохиолдлуудад хуурамчаар эзэлгээтэй гэсэн мэдээлэл өгдөг байна шүү. За нэгдүгээр ч юу вэ? Зам төмөр тасарсан үед, үүсгүүр шатсан юм уу, ажиллагаагүй болсон үед, замын ирлээ гэмтсэн үед энэ бүх тохиолдолд бол яадаг гэсэн үгтүүдийн зам төмөр тасарсан, үүсгүүр шатцсан, ирлээ ажилгүй энэ бүх тохиолдолд энэ ирлээ маань ажилгүй болоод пул табло дээр улаан ламп асаагаад ингээд галтарг байхгүй улаан ламп асны хэдүүлээ юу гэж ойлгоно гэж байгаа вүлээ? Хуурамчаар эзэлгээтэй гэсэн мэдээлэл өгдөж байгаа гэж ойлгох нь шүү дээ. Өшөө ямар тохиолдол байж болох нь үүсгүүр ба замын ирлээ гэмтэлгүй боловч тэдгээрийг одоо зам төмөртэй холбосон тороосууд юм уу газар доогуур татсан кабель тасарсан юм уу богино холбогдсон үед байх нь за зам төмрүүдийг холбосон тороосууд тасарсан үед тусгаарлах үйлдвэрүүд нэвтэрсэн үед за төмөр зам дээр ямар нэгэн металл идэлэл хөндлөн тавьсан тэр нь одоо төмөр утсан юм уу лом одоо замчид ажил хийж байгаа лом хөндлөн тавьчихдаг байх нь шүү. За тэгээд нойтон уул шороо зам төмөртэй хүрэлцсэн үед гэж шүү. За тэгэхээр энийг би та нарт тайлбарлах юм бол юу гэлээ? За үүсгүүр ирлээ шатсан зам төмөр тасарсан үед бол ирлээ ажилгүй болно. Дээр нь одоо энэ тусгаарлах үйлдвэрүүд түрүү ингэсэж хосоороо нэвтэрчих юм бол энэ үүсгүүрийн гүйдэл чинь ийшээ яваад энэ ирлийг ажилуулахгүй бас энэ тусгаарлах үйлдвэр нэвтрэхээр ирлээ ажилгүй болно. За замчид ажил хийж байгаад энэ тусгаарлах үйлдвэр янзлж байгаад нөгөө лом омоо ингээд зам төмөр дээр хөндлөн тавьчихна. Эсвэл хин нэг нь ямар нэгэн төмөр утас хөндлөн тавьчих юм бол нөгөө үүсгүүрийн гүйдэл чинь нөгөө лом юм уу төмөр идлэлэр чи ингээд
битүүрээд буцаа явчихдаг байна шүү. Ирлээ рүү очихгүй. Тэгэхээр ирлийн ажилгүй болно. За бас ийм тохиолдол ирлийн ажилгүй болдог байх нь. За өшөө энэ ирлээ болон үүсгэрүүд чинь энэ зам төмөртэй юм тусгай тороосоор холбогддог. Энэ тороосууд энэ гагнцдагдсан хэсэгтээ салцсан байх юм бол ахаад энэ үүсгүрэнгүүд чи зам төмөрлөө очиж чадахгүй, ирлээ рүү очиж чадахгүй байх нь шүү. За бас нэг тохиолдол нь юу гэлээ? Энэ зам төмөр маань одоо дэр модон дээр байдаг. Дэр модны доор уул шороо байдаг. За тэгэхээр энэ уул шороо маань уулын зам төмрөөс ингээд 3 см-ийн доор байж явах хэрэгтэй байтал ялангуяа урд зүгд бол яадаг бах нь эсрэг уул шороотой байдаг. Борооны өмнө шороо босоод нөгөө эсрэг уул шороо чи зам төмөртөөгөө шүргчээд тэгээ одоо бороо ороод норчих юм бол нөгөө энэ зам төмрөөр гүйгээд ирлэр очижсэн гүйд чи нойтон уул шороогоор дамжаад ингээд саарад ингээд зам төмрөөр гүйж байсан гүйд нойтон уул шороогоор саарад ирлэр очихоо бол чинь ирлийн ажилгүй болчихдог байх нь шүү. За тэгэхээр хэдүүлээ ялангуяа урд говийн бүсэд ажиллаж байгаа үедүүд бороо орсны дараа замын ирлээнүүд ажилгүй болоод пул табло дээр эзэлгээтэй гэсэн тохиол өгж юу гэж ялах нь нөгөө уул шороонууд маань зам төмөртэй шүргээд норцсон байна. Одоо энэ тохиолдолд замынхан янзлах нь шүү дээ. Уул шороог одоо тэр зам төмөртэй нийлцсэн бол тэрийг доошлуулад ингээ 3 см-ийн доор байдалд оруулах жишээтэй гих мэтэр одоо ажилтдаг байх нэ. За тэгсэн чинь хуурамчаар чөлөөтэй гэсэн бас нэг мэдээлэл өгддөг байх нь шүү. Сая бол хуурамчаар эзэлгээтэй гэсэн мэдээлэл ярьжсэн мэл хуурамчаар чөлөөтэй. За энийг одоо та нар сайн бодох юм бол юу гэж ойлгох нь вэ? Галтэрэг байж хахад байхгүй байна гэсэн мэдээлэл өгдөх нь шүү хүмүүдээ. За тэгэхээр энэ бол одоо энэ гэмтэл энэ одоо мэдээлэл бол өмнөх мэдээллээс илүү аюултай гэмтэл тооцогддог ба за тэгэхээр одоо ийм тохиолдлуудад хуурамчаар чөлөөтэй гэсэн мэдээлэлүүд өгддөг байх нь шүү. Нэх бол гэмтэл гарахгүй ийм одоо энэ гурван нөхцөл байдлын үед л хуурамчаар чөлөөтэй гэсэн мэдээлэл өгддөг байх нь шүү. За юу байх нь вэ? Нэгдүгээр зам төмрийн болон хос дугуйны гадаргуу нунтаг нүүрс эрдэс бодис гэх мэт зүйлээр бохирдсон үед өвлийн цагт зам төмрийн гадаргуу цамтаж мөстсөн үед эсвэл зуны цагт борооны дараа их зэвэрсэн үед за мөн 3 дахь зам төмөр хэлхийний үүсгүүрийн хүчил нормоос хэтэрсэн ийм 3 тохиолдолд хуурамчаар чөлөөтэй гэсэн мэдээлэл өгөх нь шүү. За тэрийг хэдүүлээ одоо хамтдаа ярих юм бол юу гэж ялах нь вэ? Энэ зам төмрийн гадаргуу ч одоо нунтаг зүйлээр их бохирдсон үед энэ дээр хостгоо ороод ирэх юм бол нөгөө хостгоор гүйдэл битүүрх хэстэй байтал чи ингээд энэ зам төмрийн болон хостгооны гадаргуу ихээр бохирдсон үед бол ингээд гүйдэл ингээд битүүрч чадахгүй, хостгоор битүүрч чадахгүй, зам төмрөөрөө гүгээд ирлийг ажилуулад иж идэг байна шүү. Тэгэхээр галтэрг байж явах үед ирлээ ажиллаад байхгүй байна гэсэн мэдээлэл бол илүү аюултай байх нь шүү. За нөгөө тохиолдолд зэвэрсэн үед бас тэгдэг. Зам төмрийн ялангуяа ингээд мухар зам одоо хөдөлгөөн хийдгүү замууд бол ингээд галтэрэг үргэлж явж байгаа замууд бол бараг зэврэхгүй, галтэрэг хөдөлгөөн бараг байдаггүй замууд бол зэвэрсэн тохиолдолд бол хөнгөн жингийн одоо хоосон могоон ороод ирсэн тохиолдолд бол нөгөө даралт бага учраас зэвэрсэн учраас эсэргүүцэл ихтэй ингээд дугуй орж ирснийг мэдрэхгүй ирлээ бас ажиллаад байх талтай. За 3 дахь нөхцөл нь бол юу гэлээ үүсгүүрийн хүчлийг нормоос их өгцөн байх юм бол дугуй ороод ирсэн, хостгоо ороод ирсэн ч гэсэн гүйдлийн нэг хэсэг хостгоор битүүрээд нөгөө хэсэг нь зам төмрөөр гүгээд ирлийг ажилуулад байх аюултай байх нь шүү дээ. За энэ тохиолдолд бид нар бол одоо хариуцлагыг хүлээх учраас цаанаасаа ингээд зам төмөр хэлхээ болгоно норм байдаг. За ийм одоо үүсгүүртэй ийм ирлээтэй эндээс энэ тэдэн метр 50 метр урттай үед энэс тэдэн вольт гарч явах хэвээр 1000 метрийн урттай үед тэдэн вольт гарч явахаар бид нар одоо энэ эсэргүүцлээр одоо тохиргоо хийж идэг байх нь шүү. За тэгэхээр энэ тусгай хүснэгт байдаг тэр хүснэгтийг хараад хэдүүлээ энэ үүсгүүрээс гарч байгаа хүчлийг яг тэр нормонд нь байлгахгүй бол хэтэрчих юм бол саяны аюултай байдал үүсэх магадлалтай байх нэ. За анхаарал тавьсан